Та өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За та бүгдтэй шинэ оны мэнд хүргэе. За шинэ оноо та нар маань сайхан өгцөн үү? Та нарын байгаа газруудад шинэ он гарахаас өмнө болоод гарсны дараа цаг агарын байдлууд ер нь хэр байваа? За миний амьдардаг газар. За тэгээд шинэ он гарахаас өмнө бас Европоор жоохон амраад аялаад явж хахад Төв Европоор бол нэлээд цастай байлаа. Одоо миний амьдарч байгаа газар болохоор нэлээ их хур бороо орсон бас өдрүүд өнгөрч байна. За өчигдөр өнөөдрөөс эхлээд цаг агарын байдал маань бас овоо гайгүй болох гээд байна. Нар маань гарч эхэлж байна. За тэгээд өнөөдөр сайхан нар маань гарлаа. Гой өдөр болох нэ. Гараа жоох алхахыг салхилъя. Алхахыг гэд. Тэгээд өглөө маш их бас салхитай, маш хүчтэй салхитай байлаа. Гэр дотор ахт хүртэл бүр шуурган сонсогдоод. Тэгээд ерөнхийдөө бол энэ нөгөө цаг агарын өөрчлөлт сая энэ шинэ он гарахаас өмнө за ерөнхийдөө болвол бас ажиглаж харснаар миний өмнөх бичлэгэн дээр ярьсанчлаа 3i Atlas гэдэг одоо харийнхны монголоороос харийнхны гэж яриад идэв шиг лээ. Хар гаргийнхны. Яа ерөнхийдөө бол хар гаргийнхан гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ хар гаргийнхан гэж ярихаасаа зогтаад жоохон харийнхан гэж яриад байгаа юм шиг байгаа. Миний ажигласнаар зүйл. За хар гаргийн тэр хөлөг онгоц маань 19 18-нд бол манай дэлхийд хамгийн ойр хэмжээс зайд ирж манай дэлхий рүү маш өндөр одоо энергийг ухамсар энергийн түвшинд одоо өндөр өсрөлтийг хийх энергийг явуулсан байгаа. За тэр энерги ирснээс хойш ерөнхийдөө бол миний ажигласнаар одоо нөгөө Крисмсийн баяр гэдэг те тэрний өмнөхнөөс эхлээд цаг агарын байдал ерөнхийдөө эрчимтэй өөрчлөгдөж эхэлсэн. Муудаж эхэлсэн гэж хэлэх нь хаашаа юм дээ те. Ерөнхийдөө бол маш их нарыг хаасан, үйл их гарч саарл болж те тэгээд цас их орох газраар нь цасыг оруулаад, бороо орох газруудаар нь бороог нь оруулаад хүмүүсүүдийг ер нь гэрээс нь гаргах тэ за тэгээ гаргахгүй байлгах нэгт хоёрт энергийг нь олол нөгөө нэг доод хэмжээст нь барих. Тэ одоо нар гэдэг гайхалтай зүйл маань бидний одоо амьдрал маш хүчтэй эргээр нөлөөлдөг хүчин зүйл байгаа байхгүй тэ. Тэгээ хичнээн гадаа хүүтэн байсан ч гэсэн өвөл тэ хүүтэн байсан ч гэсэн нар гарцсан байгаа үед бол бид нар шал өөр мэдрэмжтэй байдаг те ингээл цаанаасаа л юм хиймээр те хөдөлмөр те айгуу тийм амьдралын идэвхтэй бид нар болж эхэлдэг. За тэгээ нарыг нь хаагаад дээрэс нь бүр ингээд зүгээр бороо биш бүр маш хүчтэй бороо ч юм уу маш их цасыг оруулахлаар те үер нь болж байгаа. За тэгээд цас орсон газруудаар нь ороод мэдээж яриг тэгээд цас их орохоор яадаг халтаргаа болно те төвчрөл нь бүр ихсэн хүмүүсүүдийн ажлууд хоошлогдно нислэгүүд нь хоошлогддог ч юм уу богоон ч юм уу тийм ээ янз бүрийн аяллууд нь ингээд хоошлогддог ч юм уу гэд ингээд айгүйх нөгөө стресс те одоо бухимдал хүн төрлөختөнд одоо нөлөөлж байгаа байхгүй тийм ээ юм сөргөөр нөлөөлөх юм сөрөг одоо талынхны ажиллагаанууд яваад байгаа. Явсаар ирсэн. За ирээдүйд бол энэ байдал нь бүр багасж өгнө. За энэ бичлэгээр болохоор би одоо та нар манд бодож магадгүй энэ одоо хойно ингээл юм палм маламтай цэцэг мэцэг ингээд тэгсээрээс би айгу зузаавцсан байна гэдэг. Тэ бодож магадгүй. Би өнгөрсөн жил энд амьдарч байхдаа
хүйтэн орноос ирсэн болохоор өвөл нь болоод ингээ айхтар зузаан авчлахгүй явж байсан. Тэгтэл нөгөө Испани хүмүүсүүдийг харахаар нөгөө Испанууд нөгөө өөрсдөө айгүй юм өвлийн хүртэг өмссөн. Айгүй зузаан авцсан яваад идэгсэн баггүй. Тэгэл тийм бичлэгч юм уу нүүхээс өмнө ингээд харж яхад за тэгээд нүүж ирчээд бас харж яхад ингээд жоохон юу сүртэй тэгж хувцалдаг байна маа гэж боддог байсан байхгүй. Тэгээ өөрөө жил амьдраад эхэлсэн чинь нөгөө дулаахан явбал мянган лан гэдэг лөө тий. Тэрэн шиг одоо өнөөдөр болохоор ерөнхийдөө энд 10 градусын дулаан байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм айхтар халуун бол биш. Өнгөрсөн жил болвол ерөнхийдөө ийм өдрийн цагаар бол нэг 18, 9-тэй, заримдаа бүр 20, 21 градустай байсан байхгүй юу? 12 сар, 1 сард, 2 сард. За орой болоод ирэнгүүт ерөнхийдөө нэг нар жаргасны дараа нэг 11, 12, 13 градусын сэрүүхэн дөө байсан. Тэгтэл энэ жил өнгөрсөн жилийг бодвол бас арай сэрүүхэн дөө байна. Өдөр ийм нартай гоё өдөр байхад хүртэл ийм 10 градусын байхгүй. Тэгэхээр 10 градус гэхэр чинь бас те нэг тийм хүйтэн биш. Тэгтээ тийм халуун биш байхгүй. Тэгээ дээрэс нь өнөөдөр айгүй хэм салхитай өдөр байгаа болохоор бас дулаан хувцлаад явж байхыг сүүлд ер нь эрхэмлэж байгаа. За тэгээд өнөөдрийн ярихыг хүссэн сэдв маань гэх юм бол одоо шинэ он тий 26 он гэдэг энэ сонирхолтой жилийн талаар ярихыг хүсэж байна. Тийм ээ. Бид нар ч одоо бас нөгөө нэг шинэ он орхоос ч юм уу, өмнө ч юм уу, тийм ээ гарсны дараа нэг сард нь ч юм ингээд за энэ жил ямар жил болох вэ те сайхан жил болоосай мэдрээ гэл те. Бид ч нөгөө болж өгөл өршлөд харах ч юм уу те мэдэх ёстой зүйлүүдээ мэдэж аваад бас өршлөх зүйлүүдээс өрчилжүүл бас зүгээр байдаг штэ те. Тэгээд тийм болохоор энэ 26 оны талаар та нартай бас өөрийнхөө зүгээс хэрэг болж магадгүй гэсэн мэдээллийг хуваалцъя гэж бодсон. За 26 гэдэг жил маань түрүү миний бичлэгийнхаа өмнө хэлсэнчлэн 12 сарын 19-нд 2025 оны 18-19-нд манай дэлхий рүү маш өндөр энерги орж ирсэн. Тэр одоо хар гарагийн стэг тавгнаас. За тэрнээс хойно ч гэсэн манарнаас болоод манай энэ дэлхий одоо гарагийн гол одоо дотор нь бас амьдралууд байж идэг. Хотууд одоо байж байгаа байхгүй юу? Бидний мэдэхгүй. Бид нарт энэ талаарх мэдлэгийг олгодоггүй. За та нар маань Шамбала гэж сонсчул байсан байх тийм ээ. Буддын ч юм уу юмд бас нэг халт Шамбала гэдэг үгнүүд гарч ирдэг шүү дээ. За Шамбала гэдэг маань болохоор энэ нөгөө дэлхийн голд байдаг. Толхийн дотор энэ доор одоо ингээд газар одоо манай энэ дэлхийн гадаргын доор бас хот хүмүүс амьдардаг. Одоо хүн төрхтэй ч юм уу эсвэл өөр төрхтэй ч юм уу одоо бисүүд амьдардаг байгаа хгүй. За тэгээд он гарахаас өмнө дэлхийн доторх одоо гаригуд одоо бисүүдээс маань дэлхийн одоо энэ доторх хоос гаднах руугаа илгээсэн өндөр энерги бид нар руу орж ирсэн байгаа. Дэлхийн цөмөөс дотроос яг бүр цөм гэж хэлэх нь хаашаа юм дээ тийм ээ. За тэгээд нарнаас маань өндөр энергиуд орж ирсэн байна. За тэгээд Tri Atlas-аас бас өндөр энергиуд орж ирсэн байна. Ингээд бидрийг манай дэлхийг ерөөсөө манай дэлхийг болоод хүн төрлөختнийг бүр өндөр энергиудээр бөмбөгдсөн байна. За тийм болохоор мэдээж хэрэг энэ одоо дэлхийн энергийг хэмжиж байдаг
технологи байдаг. За тэгээ мэдээж хэрэг энэ дэлхийн одоо ард иргэдийг болоод дэлхийг маань өндөр хэмжээс рүү орохт нь саад очруулсаар ирсэн бисүүд, сөрөг бисүүд маань энэ байдлуудыг бол хараад одоо онцлогоод бүр сайн мэдчихэдэг байгаа. Тийм болохоор тэд нар маань одоо саад болохын тулд тий энэ өндөр энергиудыг хүн төрлөختөн авахгүй байх. Заавлаа гэхэд хамгийн бага хэмжээнд нь авах одоо ажиллагаануудыг зохион байгуулсаар ирсэн байгаа даа. Тэгээд та нар дор бүрнээ өөрөө өөрсдийнхөө амьдардаг хоттой, газруудтай, тийм ээ орнуудтай энэ цаг агаарыг ажигласан болвол бас энийг ажиглаж харсан байх гэж бодож байна. Тэгээ яхаа нөгөө нарыг хаагаад хахаар нөгөө нанаас орж иж байгаа болоо тэр өндөр энергийг бид нар одоо ингээ хүлээж авахын удаашруулах, хойшлуулах, эсвэл зарим нөхцөлд боломжгүй болгох зүйлд явагдаад байгаа байхгүй. Тийм болохоор энэ нөгөө нэг хар өвлнүүд тэ зузаан өвлнүүд ингээд нарыг хаагаад байгаад байгаа. За би нөгөө энэ гадаа гудамжинд гадаа өнөөдөр гоёгаа болохоор алхангаас нөгөө бичлэгээ хийжээ гэж бодоод. Тэгээ өнөөдөр бас энэ амралтын өдөр баярын өдөр болж байгаа. Тийм болохоор хүмүүс бас айгүй их явж байна. Тэгээд би аль болох нөгөө хэлээ гэсэн юмнуудаа ингээд тайвшир төвлөрч байгаа хэлхийг хүсэж байгаа болохоор удаа яриад байгаа шүү. Зэгцтэй ойлгомжтой ярихын тулд тийм ээ. За тэгээд 26 ямар жил болох вэ? Тийм ээ. Юуг биднийг одоо энэ жил хүлээж байна вэ? За энэ жил маань бол манай дэлхийн энерги бол зогсолтгүйгээр одоо өндөр болж өсөж өгч байгаа. Тэр бол ойлгомжтой. Энэ байдал бол зогсохгүй. Бүр эрчимжин. Яагаад вэ гэх юм бол манай дэлхий 5D хэмжээс рүү орж байгаа учраас. Тэгэхээр энэ өндөр энерги маань хүн болгонд өөрөөр нөлөөлнө. Энэ өндөр энерги маань ямар хүмүүсэд илүү ээлтэй байх вэ гэвэл өөрийнхөө одоо сул тал, траума гэдтэй энэ зүйлүүдтэйгээ сүүлийн одоо олон жил ч юм уу маш эрчимтэйгээр ажиллаж байгаа тийм ээ. За эсвэл сүүлийн 2-3 жил ч байж болно тийм ээ. Ажиллаад өөрийнх нь одоо энэ бие дээр махан бие болоод энерги бие дээр нь одоо хаалт болгоод үүсгээд байсан энэ зүйлүүдээ арилгаж чадсан хүмүүс тэр хүмүүсүүд маань тэр чинээгээрээ өндөр энерги рүү өөрийгөө аваачиж байгаа. Энэ аялалдаа орцсон, дунд нь явж байгаа. Энэ энерги, энэ ухамсарын талаарх мэдлэгүүдийг цуглуулад ойлгох зүйлүүд ойлгож явж байгаа. Ийм хүмүүсүүдэд бол нэлээд ээлтэй байгаа. Ийм хүмүүсүүд маань бол угаасаа дараагийн жилд бол амьдрал нь илүү утга учиртай болно. Өөрийгөө хинбэ гэдгээ улам илүү их нээж өөртөө улам илүү ойртож тэр чинээгээрээ өөрийнхөө дотоод хүчийг эрчимжүүлж ил гаргаж тэр чинээгээр энэ өндөр энергитэй харилцан хамтарч ажиллаж
өөрийнхөө одоо махан бие дээр болж байгаа болоод тэ сэтгэлийн бие болоод бодлын бие дээр болж байгаа энерги бие дээр чинь болж байгаа бүх энэ хэрвээ янз бүрийн сөрөг зүйлсүүд байгаа болоод тэднийг бүгдийг нь асуудлуудыг шийдэж ангаах зүйлүүд байгаа бол ангааж, цэвэрлэх зүйлүүд байгаа юм бол цэвэрлээд хаалтцсан саад болоод байгаа зүйлүүдийг бүгдийг нь ингэж арилгаж өөрийнхөө амьдралаа энд одоо яах гэж ирсэн энэ зорилгоо ажил хэрэг болгоход нь тэ одоо тус болох зорилготой энэ энергиуд байгаа шүү дээ. За энд байна болохоор нөгөө нэг айгүй олон янз бүрийн төрлийн хүмүүсийн энерги явж байгаа. Тэгээд салхитаа жоохон байгаа даа. Жоохон төвлөрөхөд бас саад болоод байгаа. Гэхдээ өнөөдөр би энэ бичлэгээ хиймээр байгаа болохоор хийн. Тэгээд та нар маань бас зарим нөгөө нэг айгүй юу сонин ярьж гин маяглж ярьж гин тэрч гэдэг ч юм уу тийм ээ. Зарим хүмүүсүүд тэгж бас бичдэг. Тэгээд миний нөгөө ярьдаг байдал ийм. Тэгээд би чинь бас Монголда амьдраагаа нэлээд бас удчихсан байгаа даа. Тийм болохоор зарим хүмүүсүүд чи 2-7 хоног гадагшаа авч ирээд монгол хэлээ мартчихсан юм билээ. Би чинь бүр энд 17-8 жил амьдарч байгаа хүн чинь. Хүн болохоор бас өөрийгөө гайгүй монголоор яриад байгаа гэж бодоод байгаа шүү дээ. За тэгээд за тийм болохоор ерөнхийдөө 2026 онд манифест хурцлж өгөх жил байгаа даа. Ямар одоо хүмүүст хурцах вэ гэхээр ерөнхийдөө хурцна. Яаж хурцах вэ гэхээр хүн эрэг зүйлүүд дээр төвлөрсөн, энерги нь өндөр түвшинд байгаа, ухамсарын тэлчихсэн байгаа. Ийм хүмүүсүүд маань мэдээж эрэг энергиэр цацарч байдаг, гэрэлтэж байдаг. Тэр чинээгээрээ эрэг зүйлсүүдийг амьдралдаа хурдан татаж оруулж ирж амьдралаа гоё эрэг болгох те. За тэгээд тухайн хүнийх нь бас өөрийнх нь нөгөө ухамсарын төвшнгөөс шалтгаална л да. Маш олон хүмүүсүүд одоо ингээд сэрж эхэлж байгаа болохоор те энэ аяллаа дөнгөж эхлүүлж байгаа хүмүүсүүд би зарим нь болохоор 2-3 жил болж байгаа хүмүүсүүд би зарим нь болохоор 10 хэдэн жил ч юм уу тийм ээ ингээд айгу удцсан хүмүүсүүд ч бас байгаа даа тийм ээ. Тийм болохоор нэг хүн болгоныхын төвшин өөр байгаа даа болохоор төвшин өндөр байх тусам хүний одоо нэг оюун санаа бодол сэтгэл зүйн одоо байдал нэлээд доктортой болчихсон. Бодол санааны хувьд бол бодлоо ингээд зэгцлээд дандаа эрэх зүйлүүдээр төвлөрч чаддаг болчихсон. Ийм байгаа хүмүүсүүд маань бол мэдээж эрэг хүсэж байгаа зүйлүүдээ маш хурдан одоо амьдралдаа бийжүүлж оруулж ирэх болно. За тэр чинээгээрээ өөртөө ухамсарын төвшөнд одоо ингээд ажиллаа хийгээгүй тийм ээ. Энэ сэдвийн талаар юу ч мэдлэггүй явж байгаа хүмүүсүүд одоо яах вэ гэж бас бодож иж магадгүй тийм ээ хүмүүсүүд. Дийлэн хүмүүсүүд маань мэдээж хэрэг энэ одоо ерөө хараахан орж амжаагүй яа. Ухамсарын сэрэлт энэ маань бол ингээд хүмүүсүүд сэрээд яваад байгаа. Тэ ихсээд байгаа, энэ тоо ихсэж байгаа. Тэгээ дараагийн зүйлээс бүр ихсэн. Тэгэхээр энэ лөө хараахан орж ороог байгаа хүмүүсүүд яах вэ гэхээр бас л эдгээр хүмүүсүүд маань өөрийнхөө амьдралд бас сөрөг зүйлүүдийг маш хурцтайгаар бас татаж оруулж ирэх байгаа даа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр энэ өндөр энергиуд хүн төрөлхтнийг сэрэх энэ ухамсар энэ энерги үнэн гэдэг зүйлсийн талаар ойлгох, ухамсарлах, энтэй нүүр тулах зам руу
явж байгаа аахгүй юу? Өөрөө өөрсдөх нь сайн сайхны төлөө гэсэн үг шүү дээ. Хүмүүсүүд хэрвээ энэ байдлаараа үргэлжлэл байх юм бол өөр дөр ямар ч ажлыг хийхгүй дандаа худал хурмаг донд оршоод яваад байх юм бол манай энэ дэлхий дээр сөрөг бисэд бүр газар аваад сүүлдээ энэ сөрөг хүч маань сөрөг энерги маань өөрөө өөрсдийгөө үгүй хийх гээд байсан байхгүй юу? Одоо олол тэхгүй. Яагаад вэ гэх юм бол энергийн түвшинд эерэг энергиуд яалчсан байгаа болохоор бүх зүйлсүүд эхлээд энергийн түвшинд бий болдог, үүсдэг байгаа даа. Тэгэхээр эерэг энергиуд яалчсан байна гэдэг ч юм бол энергийн түвшинд манай дэлхийн гайхалтай сайхан хувилбар бий болоод үүсчихсэн байгаа. Энэ маань бол одоо ингээд бижих материалог болох төвшинлүүгээ явж байгаа байхгүй юу? Өнгөрсөн жилийн би бас хийжсэн бичлэг байсан. Дараагийн жилүүдэд маш олон хүмүүсүүд бас энэ манай гаригийг орхиж явах болно гэд хэлж байсан. 25 онд бол бас миний таньдаг хэд хэдэн хүмүүс бас явсан байгаа. За та нарын манд донд ч гэсэн бас мэдж байгаа хүмүүсүүд байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхлээр бас энэ нөгөө цэвэрлэгээний үйл ажиллагаа бас дэлхийн маань өөрөө хийж байгаа. Тэгээд тийм болохоор энэ үйл явцнаас үргэлжилнэ. Хэрвээ хүн маань өөр дөр ажиллаа хийхгүй, хумсраа тэлэхгүй, өөрийнхөө сөрөг зүйлсүүд, сөрөг талууд, сөрөг зан чанарууд сүйдэртэйгээ нүүр тулж тэдрийгээ эерэг рүү оруулахгүй л байх юм бол энэ хариуцлагыг өөрийнхөө гарт авахгүй зайлсхийх, зогтох оролдлогуудыг өмнөх олон жилүүдэд хийж ирсэн болвол энэ жилээс эхлээд ерөнхийдөө энэ зүйлүүд маань бол маш хүндэрч эхэлнэ гэсэн үг. Яагаад гэвэл тэр энерги энэ өндөр энергиуд өөрөө чинь өндөр энерги рүү сайхан амьдрал руу аваачихыг хичээгээд байгаа. Энд ирсэн сүнс болгон маань бол өөрсдийн гэсэн зорилготой ирсэн байгаа шүү дээ. Тэр зорилгоудаа ажил хэрэг болгох хэрэгтэй байгаа байхгүй. Ажил хэрэг болгохын тулд хүн маань өөр эхлээд ажиллая гэдэг. Өөрөө хүн шиг хүн болчоод дотоод хүчээ нээгээд ухамсараа тэлээд олон зүйлийн талаарх одоо энэ үнэн мэдлгүүдийг олж авчаад дараа нь өөрийнхөө хийх ёстой зүйлүүдээ хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө бол 26 он маань бол 5 дээр орсон хүмүүсийн хувьд бол гайхалтай жил болно. Маш том өөрчлөлтүүд энэ жил хүмүүсийн амьдралд орохоор байгаа. За 3D хэмжээст байгаа хүмүүсүүд тэдгээр хүмүүсийн хувьд бол одоо сэтгэл зүйн хувьд ч юм уу тийм ээ байр байдлууд ерөнхийдөө амьдралын янз бүрийн төвшингүүдэд маш их асуудлууд үүсэх жилүүд байгаа. Дараагийн жилүүд. Эрүүл мэндийн асуудлаар ч юм уу тийм ээ одоо энэ сэтгэл зүйн байдлын сэтгэл зүйн асуудалтай хүмүүсд маш их болоод байна шүү дээ тийм. Энэ бүхний чинь цаана гол санаа нь бол хүнийг өөртөө нүүр тулгаруулах, ухамсараа тэлэх, болж бүтэхгүй зүйлүүдээс өөрийгөө энэ биеийнхаа
махан биений түвшинд болоо сэтгэл зүйн түвшиндөө цэвэрлэгээнүүдийг хийх, салах ёстой зүйлүүдээсээ салах, тий? Маш олон түвшинд яригдаж байгаа тийм ээ, салах ёстой зүйлүүд гэдэг маань. 25 онд ч гэсэн маш олон үйл явдлууд болсон, жил болсон байгаа. Маш олон хүмүүсүүд ерөнхийдөө амьдралд нь том бас өөрчлөлтүүд орсон хүмүүсүүд бас олон байгаа. Тэг гэр бүлийн, хувийн амьдралын хувьд ч тэр, карьерийн хувьд ч тэр ихэнх хүмүүсүүд бас хэлж магадгүй л 25 он маш хүнд жил байсан. Тэг ажил урагшуулж өгөхгүй байсан, ийм юм асуудлуудтай байсан. Төхрөөсөө салсан ч юм уу, эхнэрээсээ салсан ч гэдэг ч юм уу, тийм ээ. Ийм одоо янз бүрийн асуудлуудад орсон хүмүүсүүд байгаа бол готраад авах шаардлага бас байхгүй. 25 онд бол хүмүүсүүдийг өөрийнх нь явах ёстой зам руу нь оруулах тэр том өөрчлөлтүүдийг хийсэн жилүүд байгаа даа. Та өөрөө альва зүйлсүүдийг хийх тэ альва зүйлүүдийг одоо шийдвэрийг гаргах зориг дутаж байсан бодвол амьдрал цаанаас нь одоо хөндлөнгөөс оролцож тэ салах ёстой зүйлүүдийг хүмүүсүүдээс ч юм уу, үйл явдлуудаас ч юм уу, ажил ч юм уу, тэ янз бүрийн зүйлүүдээс нь салгаад одоо таныг болохоор хэрвээ тань 25 онд ийм том өөрчлөлтүүд өөрөө чи амьдралд орсон бол энэ жилээс эхлээд тийм ээ өөрийнхөө амьдралыг одоо зөв зам руу нь оруулах жил болж байгаа. Одоо ийм гоё шанс, боломж гэсэн үг байхгүй юу? Бид нар амьдралд учирч байгаа альва зүйлсүүдийг яаж харж байгаас биднээс шууд шалтгаалдаг. Тэг хэрвээ ингээд амьдралд нь янз бүрийн том одоо ингээд өвчин туссан ч юм уу, янз бүрийн асуудлуудад тулгарсан хүмүүсүүд болоод за би өөртөө ингээд тэг ийм юм миний амьдралд болсон, хувийн амьдрал маань хэцүү байна, ажил төрөл маань хэцүү байна, эрүүл бие махбод маань хэцүү байна, одоо ингээд амьдрал маань айгу хэцүү байна гэж ингэж харах юм бол бүрл амьдрал чинь хэцүүднэ гэсэн үг. Харин эсвэргээрээ боломж тий болох ёстой юмнууд болдог угаасаа амьдрал. Тийм болохоор болсон байгаа. Тийм болохоор амьдрал намайг ямар замаар хөтлөх гээд байна. Би хаагаар явах ёстой вэ гэдгээ ингээд эргцүүлж бодоод тий амьдралаа өөрчлөх чиглэл рүү явах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө тийм болохоор 3D хэмжээст бол энэ жилд ерөнхийдөө хүмүүсүүд маань анхаарлаа гадагшаа аваачихгүй байвал их зүгээр байгаад байгаа. Тэ одоо дэлхийд одоо юу болоод байна, манай нийгэмд юу болоод байна, Монголд маань юу болоод байна, гадаадад юу болоод байна гэж ингэж сонирхож тэ анхаарлаа гадагш нь аваачих биш. Харин эсвэргээрээ би өөр дөр ажиллах хэрэгтэй, би өөр юуг ойлгох хэрэгтэй байна. Яаж би ухамсараа тэлэх хэрэгтэй байна. Яаж би өөрийгөө ангааж сурах уу, тийм ээ? Яаж би энэ бодолтоо эрэг болгох уу гэд ингээ өөр дөрөө төвлөрч өөр дөрөө ажиллаа хийсэн жил болох юм бол хүний амьдрал, таны амьдрал ингээ дараагийнхаа жилүүд улам илүү ингээ дэвшиж дээшлэх те зөв зам руугаа орсон гахалтай жил одоо жилийн үндсийг тавих ч юм уу тийм ээ, шинэ амьдралынхаа үндсийг тавьсан жил ч юм уу. Эсвэл бол өмнөх жилүүдэд бас том өөрчлөлт орсон. Одоо ингээд дундаа явж байгаа бол тий амьдралаа ингээд дараагийнхаа шат руу н оруулах, дараагийнх нь ингээд нөгөө юуг бүтээх шат одоо амьдралаа бүтээх энэ нөгөө зам руугаа явж байгаа байхгүй юу. Тийм болохоор та одоо яг хаана байна? Байх ёстой газараа яг байгаа. Хүссэн ажлаа өөр ингээд ажлаа солих хэрэгтэй энэ төр ч юм уу янз бүр юм байгаа бол энэ төр чинь угаасаа өөр чинь явах ёстой зам руу нь одоо ингээд чиглэлийг нь өөрчилж байгаа зүйл болохоор утрах шаардлагагүйгээр тэ урагшаа явах хэрэгтэй.
өөртөө одоо өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод тийм ээ. Би юу хийх хэрэгтэй, яах хэрэгтэй, зөв замаар би явж гин үү? Өөртөө холбогдоод тийм ээ. Амьдралаа ингээ зөв зам руу хөтлөх хэрэгтэй, чиглүүлэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд 11 сарын 1 сарын 11 хүртэл миний одоо хийдэг бүх сессианууд маань 10% хямдралтай байгаа. Тийм болохоор сессианд ороод тий бас өөрийнхөө энэ өөр дөр хийх ажлуудын аяллаа бас тий богиносгох ч юм уу тийм ээ. Богиносхон ч юм дээ одоо чиглүүлэг авах хүсэлтэй хүмүүсүүд тийм ээ. За яг миний одоо яг аль зүйл дээр хаалтууд байгаад байна. Тийм. Юуг би ойлгохгүй яваад байна өөрхөн талаар. Би өөр юун дээр өөр дөрөө ажиллах бас хийж өгөх хэрэгтэй байна гэдэг энийг бас бүрэн дөрөө ухамсарлаж чадахгүй байгаа хүмүүсүүд ч юм уу. Янз бүрийн төвшөнд бас цэвэрлэгээ ангаалт хэрэгтэй байгаа хүмүүсүүд байх юм бол та нар маань бас надтай холбогдож болно шүү. Тэгээд энэ жил маань бол ганц энэ жил биш. Бид бүгдийн амьдрал бол үргэлж биднээс хамааралтай. Бид нар л өөрсдөө жилүүдийг, амьдралуудыг бүтээдэг бүтээгч нар болохоор бүх зүйлүүд бидний хандлагаас, бидний энергийн түвшингөөс, бидний ухамсарын түвшингөөс шууд хамааралтай. Тийм болохоор өөртөө ажиллах, ухамсараа тэлэх, энерги өндөр түвшинд аваачих энэ ажлууд бол бидний хамгийн өөр дөр хийх ёстой чухал ажлууд байгаад байгаа шүү. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Бодохгүй дараагийн хамтлагаараа уулзъя. Түр баяртай.